байна уу? Би чадна подкастын сонсогчдоо өнөөдрийн мэндийг хүргэе. Би чадна подкаст маань альваг бүтээх гэсэн ирмэлзтэй залууст өөр хаач олгүй зөв оновчтой мэдээллийг хүргэж би чадна гэсэн сэтгэлгээг түгээх зорилготой Томжоо Академийн цувралгаа. Өнөөдөр панелистууд маань holistic admissions буюу сурагчийн дүн, сурлагаас гадна хувь хүний зан чанар, итгэх санаачлага, сургуулаас гадна хэн болох зэргийг нь тооцож үздэг ийм шилдэг ихтэй сургуулиудын элитийн системийн талаар өөрсдийнхөө бас туршлагыг хуваалцах байгаа. За хэлэлцүүлэх маань Dartmouth их сургуулийн оюутан Саруул, New York University буюу Нью-Йорк их сургуулийн оюутан Адма, Haverford дэд сургуулийн оюутан Насанбаяр маань оролцсон байгаа. За би чадна подкастын маань дэд дугаарт боловсролд хувь нэмрээ оруулж маш үнцэнтэй мэдээллийг манай Саруул, Адма, Насанаар өгсөн болохоор та анхааралтай сонсно гэж найдаж байна. За сайн байна уу? Өнөөдрийн манай хамгийн сүүлийн хэлэлцүүлэг болохоор Америкийн holistic системийн талаар тэр системд яаж бэлдэх вэ? Яаж тэнцэн авах вэ гэсэн хэлэлцүүлэг бэлдсэн байгаа. Тэгээд манай хэлэлцүүлгийн маань зочид хэлэлцүүлгийн өдөртөө хүмүүс бүгдээрээ яг тэр holistic системийн даван туулаад өөрсдөө хүссэн сургуульд орсон хүмүүс хүрэлцэн ирсэн байгаа. Тэгээд хамгийн түрүүнд хэлэх юм болохоор holistic систем нь яг юу юм бэ? Яг юу хэлээд байгаа юм бэ? Дотор нь юу багтдаг юм бэ гэдгийг бүгдээрээ мэдэхгүй байж магадгүй. Тиймээс манай зочид хамгийн түрүүнд яг holistic систем нь юу вэ гэдгийг тайлбарлаад яг юу багтдгийг хэлж өгөөч. Тэгэхээр одоо ингээд хэдүүлээ Монголынхаа ерөнхийдөө системийг бодох юм бол би ингээ яг саяхан ингээ яшийнхаа шалгалтууд юу гэсэн те математик, хим, биологи ингээ шалгалтуудаа өөрөө өгөөд тэгэд ерөнхийдөө бол яг тэр дүн дээрээ тулгуурлаад ингээ сургуульд ордог. Америкийн нэгдсэн улсын яг holistic admission буюу яг ингээ чамайг нийтдэн дүгндэг энэ систем айгуу даваа талтай. Яг түрүү манай панелистууд бас нэлээд ярьсан те. Тэгэд энийг ойлгох хамгийн хялбар арга нь ингээ чи өөрийгөө цаасан дээр болгочих. Цаасан дээр ингээд байж хамгийн сайн аргаар өөрийгөө болгоод тэгээд чамайг ингээд зөвхөн ингээд юугаар ч юм биш одоо ингээд хичээлдээ хэр сайн байдгаар ч юм биш ингээд багш нь чамайг юу гэж боддог чи хичээлдээ ингээд хэр оролцоотой байдгүй эсвэл ингээд хичээлээсээ гадуур чи ямар сонирхолтой юм ямар юм дуртай юм юу ч чамайг өглөөс ирээд юм те энэ бүх юм чинь нийлээд яг чамайг ингээд бий болгодог. Өөр нэг хамгийн миний жишээ яасан надаас том ялгаа нь юу гэхээр одоо жишээ нь би яг Орос улсад төрсөн гэсэн байхгүй юу өөрөөр хэлбэл Оросын улсын тэгээд яг ингээд бодоод үзэх юм бол чинь би ингээд Орос руу явж сурах хэрэгтэй хэлийг ихэд би зүгээр л 3-4 шалгалтын яг ингээд шалгалт зүгээр сауна авлаа тэгээд шууд хамгийн сауна авсан хүмүүсийг ингээд хадлал оруулчихдаг. Монголын систем ч гэсэн ерөөдөө тиймэрхүү байдлаар явж байгаа юм шиг санагдсан. Америк чадруудаа яг эсээ болгож буулгаад эсээ болгоод тэгээд аппликейшн оруулах нь ерөөдөө holistic admission Монгол жишээ системээс ялгарх гол зүйлүүдийн нэг юм шүү. За hi guys ерөөдөө яг зөвхөн зөвхөн ононоос гадна айгүй олон юмыг ингээд харуулдаг гэдэг аа штэ. Яг юу юм бэ гэхээр тэрийг одоо яг зүгээр ингээд Томжингийн зүгээс яг би одоо яг Томжингийн өөрөө application process гэдэг хичээлийн багш болохоор яг тэр талаас арай тайлбарлая. Жишээ нь бол яг одоо хүний биеэр яг holistic admission гэдэг юм яг ингээд одоо хэлдэг байхгүй. Одоо дээрээс нь явлаа хэд юм 5 одоо хүний эрхтний одоо биеийн бүтц байгаа. Эхнээс нь явах юм бол тарих гэж байгаа. Тархин мэдээж таны нөгөө нэг одоо бэлдээд байдаг SAT, TOEFL тэр академик чадрууд доошоо явангууд нүдэн байгаа. Нүдэн гэдэг нь одоо хэр алсын хараатай буюу тэр хүүхэд нь хэр их зоригтой юм одоо удаа тавьсан тийм одоо өсөж тэмүүлсэн юмтай байна гэдэг нь тэрнтэйгээ уялдуулаад энэ хүүхэд яг үнэхээр пашнтай байна уу буюу хүсэл эрмэлзэлтэй байна уу гэдгийг хардаг. Тэгээд тэр пашн үнэхээр үнэн байна уу? Пашн үнэхээр тэр хүүхдийг хөтөлдөг юм мөн байна уу гэдгийг харахын тулд нөгөө гар хөл одоо юу ч гэдэг нөгөө одоо бид хичээлээс гадуур үйл ажиллагаа, сайн дурын ажил гэдэг юмнууд нь бүгдээрээ тэр гар хөл нөгөө туршлага санаачлах юмнууд нь болж ирдэг гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө ийм олон одоо бидний нөгөө нэг GPA байна уу SAT-ийн оноо чи яг үндэ бидний харуулах системийн 20% болж байгааз тэгэхээр яг одоо holistic admission гэдэг маань email систем ерөөдөө тийм байгаа юм. За баярлалаа. Holistic системийн яг ерөнхий ойлголт нь бол иймэрхүү. Тэгээд хэлэлцүүлгийнхаа туршид бид нэг нэгээр нь яг ингээд чухал хэсгүүдийн ярилцааг явах болно. Тэрнээсээ өмнө holistic хэлэлцэлтийн системээс бүр наан нь хийх ёстой сурагчид
өргөдлөө явуулж байгаа хүмүүсийн бодолцох хэвээр нэг юм нь сургуулийн сонголт гэдэг нэг том зүйл байгаа. Та нар яг яаж holistic системийг даван туулсан хүмүүсийн хувьд яг яаж сургуулаа сонгосон бэ? Одоо яг ямар сургууль руу явах гэж байгаа гэдээ өөртөө сонирхолыг танилцуулна уу? Тэгэхээр миний хувьд яг сургуулаа сонгож байхад амар жижиг юмнаас яг шалгалт ч юм уу ингээд сургууль чинь таарж ийнө гэдэг чинь харагддаг. Одоо наад захын таад одоо өргөдлөө явуулах гэж байгаа бол common application бүгэлдэг те Америкийн өргөдлийг бүгэлдэг. Энэ өргөдлийн одоо жишээлбэл яг Princeton-гийн тусгай асуултууд байдаг, Dartmouth-ийн тусгай асуултууд байдаг. Тэгээд яг тэр сургуулийнхаа асуултнаас тэр сургууль чинь таарж ийнө үгүй юу эхнээсээ мэдрэгдэж эхэлдэг. Би яг өөрөө ингээд өмнөх намаар ингээд өргөдлөө бичиж байхдаа яг санаж байгаа байхгүй. Brownie essay-г жоох эвгөөдөө биччихлээ. Яг юу асуугаад байгаа юм бол гэл нөх ойлгохдаггүй мөртлөө Princeton-гийн essay-г ингээд яг ингээд асуултыг харчаад за яг ингэж хариулах гэдэг юм. Ийм харах гэдэг байгаа юм байна гэдгийг ингээд эртнээс мэдэрсэн байсан. Миний яг ингээд apply хийсэн сургуулиудыг харах юм бол яг 50% нь өмнө ярьсан нөгөө Батжаахаа яг орж исэн liberal arts college буюу яг Williams, Swarthmore, Pomona ийм коллежууд байсан. Үлдсэн нь болохоор дандаа research university. Би яг apply хийж байхдаа бол яг би ийм сургуульд ямаар байна гэдгийг арай шийдэж амжаагүй байсан. Тэгээ одоо яг миний орсон байгаа хоёр сургуулийн онцлог гэх юм бол Princeton, түрүүн хатнаас Princeton-ийн тухай нэлээд сайн ярьж өгсөн баг. Тэгээ Princeton-ийн хувьд бол яг шинжлэх ухаанаар явах гэсэн миний хувьд бол амар тийм судалгааны баг сайтай. Тэгээд ингээд бакалаврын түвшинд суралцж байхдаа айгүй хэм судалгаанд өөрөө гараа оролцох боломжтой. Тэгээ хамгийн сонирхолтой юм нь юу вэ гэхээр Америкийн айгүй том сургуулиудаас Princeton одоо багш сурагчийн харьцаа 1:8. Тэгэхээр нэг багшд 8 сурагч оногддог нь үнэхээр айгүй ховор. Ялангуяа тийм нэр хүндтэй сургуулийн хувьд. Би эцэст нөхрөө New York University Abu Dhabi руу явах болсон. Тэгээд энэ сургуулийн яг онцлог нь тэгээд яагаад яг сонгогдсон бэ гэж айгүй олон хүн асуудаг. Нэгдүгээр талаар манайх ингээд NYU буюу New York University-гийн network-ийн нэг хэсэг нь. Тэгэхээр яг түрүү ингээд нөгөө network-ийн үн цэнийг хэдүүлээ аягүй ярьсан шүү дээ, тий. Тэгэхээр би ингээд одоо шил New York University Shanghai, эсвэл New York University-ийг New York-т гэдэг хүнтэй ингээд очиод уулзахад яг л нэг сургуулах юм шиг байна. Тэгэхдээ хамгийн онцлогтой юм нь манай яг сургууль тэр чигээрээ Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод байдаг. Тэгээ энэ жил одоо нийт авсан сурагчид нь 320 хүүхэд авч байгаа. Өмнө жил бол 361 авч ирсэн. Тэгэхээр айгүй жижигхэн сургууль. Тэгэхээр манай одоо нийт бакалаврын түвшинд сурж байгаа хүүхэд нь 1200 хүүхэд байна. Гэхдээ энэ сургуулийн хамгийн онцлогтой юм нь юу гэхээр нэгдүгээр шүү байшин гэхээр онцлогтой. Тэгэхээр хоёрдугаар ингээд манай анги 320 хүүхэдтэй өмнө жилийн ангийн онцлог статистик авч үзэх бол 361 хүүхдээс 117 онцлог. Сургуулийн 90% нь бол 2-оос дээш хэл ярьдаг. 42% нь бол 3 хэл. Тэгэхээр миний хувьд яг ингээд амар юм олон орноос ирсэн хүүхдүүдтэй ингээд хамт суугаад хичээлдээ суух гэдэг нь аюул сонирхолтой. Дээрээс нь бидэд нөгөө 2 сард ингээд өргөдөж яг ингээд Абу Даби хотод очиж үзэж байгаа. Нэг ширээн дээр суугаад ингээд бараг ингээд өөр твүүдээс ирсэн. Тэгэл ингээд ярьж байгаа юм нөр. Тэг яг тийм үед ингээд network дээр нэмэгдээд чи ингээд амар тийм олон улсын юм сэтгэлгээтэй болж эхэлдэг. Тэгээд яг манай сургууль бол 4 жилийн хугацаанд тэрийг бүр аюул дээгүүр болж авдаг болохоор ерөнхийдөө энэ хоёр сургууль гэсэн. Ерөнхийдөө зүгээр яг эхлээд сургууль сонголтын дээр яг юу би хэлмээр байгаа гэхээр зүгээр та нар яг за би үнэхээр гоё сургуульд ямаар байна тий одоо ингээд албартай ч юм уу янз бүрийн сургууль ямаар байна. Зүгээр та нар хамгийн ихний бодох хэрэгтэй юм нь зүгээр л одоо би 4 жил тэнд амьдралаа өнгөрүүлгээд байна шүү дээ. Тэгвэл та нар 4 жил ямар орчинд сурвал та нар хамгийн аз жаргалтай хамгийн их юм сурч чадах вэ гэдгийг би зүгээр одоо та нар дотроо бодоод тэрүүгээрээ сургуулиасаа сонгосоо гэж би ойлгож байна. Яг тэгэхээр за та нарын одоо ингээд юу гэж чинь ингээд Dream School буюу одоо мөрөөдлийн сургууль юу вэ гэж асуухаар ингээд аюу олон хүмүүс Harvard ч юм уу Stanford гэх мэт байхгүй. Яагаад тэгэхээр ерөөсөө ингээд шалтгаан байдгүй? Яг л тэгэл угаасаа л Harvard үстэй тий. Тэгэл ядаж чи наад Harvard-ыг хаана тийм мэдтiim үү гэхээр мэдгүй Америкт л байдаг үс тэгэл. Иймэрхүү саний юмнууд амар их болдог. Тэгэхээр та нар ч гэсэн би одоо зүгээр л амар generally одоо хамгийн одоо аюу юм ерөнхийдөө өөрөө яг хаана байвал аз жаргалтай баймаар ямар орчинд хинтээ хам сумаар байна гэдгээ бодож мөрөөдлийн сургуулиас сонгоосоо гэж бодож байна. Би яг өөрөө зүгээр миний сургууль гэх юм бол би зүгээр яг одоо хамгийн бодож штэ тий ингээд за би хот газар амьдрал нэг их гоё аз жаргалтай байхгүй би нэг тийм жоохон байгальтай тийм газар амьдрал байна. Дээрээс нь би яг өөрөө ингээд айгу бүжиглдэг одоо бүжиг миний амьдрал айгу том хэсэг болохоор би тийм одоо урлагт айгу ач холбогдол өгдөг сургууль
сурмаар байна гэдэг ч юм уу. Тэр мэтчилгээг ингээд томоос нь базаж явсаар агаад яг Dartmouth гэдэг сургууль бол яг миний хамгийн одоо мөрөөдлийн сургууль маань миний хамгийн одоо хайртай дуртай сургууль маань болоод тэгээд явсан. Одоо явах гэж байгаа юм уу та? Окей. Миний сургууль болохоор Haverford College гэдэг байгаа. Яг анх яг аппликейшн явуулж явах үе санах юм бол одоо нэг том research university байгаа шүү дээ, судалгаа хийж болдог амар том сургуулиуд. Тэгэхээр тийм жишээнд орчоод би 200 хүнтэй нэг танхимд орчоод нэг профессорын нэг лекцийг сонсчоод тэгээд тэр профессортойгоо дараа нь уулзах хэцүү. Нэг тиймэрхүү орчинд байх гэхээр би бол чинь өөрийгөө ерөөсөө тийм байж чадахгүй, өөрийгөө тийм газар харж чадахгүй байсан байхгүй. Тэгээд ямар орчин жишээ миний хувьд хамгийн гоё байсан бэ гэхээр яг ингээд 10 суучдаг багштайгаа, профессортойгоо 30 минут цаг хамаагүй ингээд яг хичээлээ discussion маягаар ороод ярьцдаг. Хичээл дуусны дараа ч гэсэн яг нэг офис аварч байдаг шүү дээ. Явж тэр яг нэг ганцаараа очиод яг хичээлээ ингээд дахиж магадгүй судлаад зөвлөгөө авдаг ч юм уу тиймэрхүү одоо нэг цагтай чөлөөт цаг байх юмсан. Гэхдээ нөгөө талаасаа болохоор хэдий ингээд жижигэн ч юм уу эсвэл ингээд бага хүмүүстэй сургуульд орсон ч гэсэн магадгүй судалгаа хийх ч юм уу эсвэл өөр нэг тийм нэг боломжууд байгаа шүү дээ. Тэрийг би юусэн хязгаарлах хүсэх байхгүй юу. Тэгэхээр миний апплайцны 90 сургуулиуд 90% нь бол ер нь liberal arts сургуулиуд буюу ерөнхийдөө тийм жижигдүү сургууль нэг сайндал 1000 2000 сурагчдтай. Тэгээд яг Haverford-ыг сонгосон гол шалтгаан болохоор юу вэ гэхээр Haverford College болохоор Swarthmore College нэг амны сайхны орсон коллеж, UPenn гэдэг University of Pennsylvania гэдэг Ivy League school, дахиад Bryn Mawr гэдэг зөвхөн эмэгтэйчүүдийн ерөөдөө ийм гурван сургуультай нэг консорциум буюу одоо нэг юунд байдаг байхгүй юу? Хамтарч ажилладаг сургууль гэсэн. Тэгэхээр би жишээ нь яг сургуультай өссөн үедээ ингээд багштайгаа уулзаад амар их цагтай боломжтой liberal arts тэр одоо сэтгүүл суулгаж болно. Гэхдээ нөгөө талаасаа болохоор хэрэг үсэх юм бол UPenn-дээр очиод research судалгаагаа хийдэг ч юм уу те эсвэл Swarthmore дээр өөрийн хүссэн өөр ямар нэгэн те манай сургууль байхгүй курсууд авч болдог. Ерөнхийдөө боломжуудаар өөрийгөө хүрээлэх гэсэн. Тийм болохоор Haverford College-ийг ерөнхийдөө сонгосон. За өөрсдийнхөө хүссэн яг өөртөө таарсан сургуулиудад орсонд нь гэсэн баяр хүргэе. Гэхдээ энэ сургуулиуд руу орох гэж энэ хүссэн газараа очих гэж бас нэлээд замыг даван туулсан шүү дээ. Тэгэхээр яг өөрсдийнхөө өргөдлийг явуулсан түүх яг юуг даван туулсан хамгийн бэрхшээлтэй юмнууд нь юу байсан гэдгээс олзаач. Nice. За. Application одоо чинь Монгол хүмүүс чинь ингээл Америк руу ийм сургууль аппликейшн явуулсан нэг юм коллежид орсон гэхээр хүмүүс ерөөсөө Harvard биш бол баг тийм бол гэдэг багхгүй юу. Гэхдээ яг энэ юм дээр нэгт бидний мэддэггүй зүйл нь болохоор юу гэхээр liberal arts college чинь хүмүүсийн амар олон мэддэггүй коллежийн жишээ нь яг л Ivy League ч юм уу эсвэл өөр ямар нэгэн сургуулиудад адилхан ороход хэцүү сургуулиуд маш их байдаг. Liberal arts хүмүүс мэддэггүй. Хоёр дахь Монгол одоо маш олон хүмүүсийн мэддэггүй зүйл нь болохоор юу гэхээр аппликейшн явуулах тэр процесс нь ялангуяа Монгол хүмүүсийн хувьд амар хэцүү байдаг юм шиг санагдсан. Тийм ч болохоор миний лав аппликейшн явуулсан түүх юм а зүгээр стресссэн, өөрссөн, арай гэрч нэгсэн тэгээд орсон. Түүхээс ярих юм үү ер нь. Окей. Юу яжсэн. So орсоор анх нэг юу яадаг шээ нэг 7-8 дугаар ингэ байж хахад нэг Америк явах гэсэн нэг тийм давалгаа байдаг шүү дээ. Ингээл амар олон хүмүүс Америк руу аплайдаад ихсэн биш гэсэн энэ юу байдаг юм бол яах юм бол гэл тиймэрхүү байдлаар ер нь хамгийн анх хэлж ирсэн. Тэгээд анх эхэлчээр за хамгийн ихний өгсөд шалгалтын TOEFL юм байна гэж нэг олж мэдчихээ. TOEFL-тай бараг амар удаан хэлсэн юм чинь. Бэлдэж байгаа л өгчөөл за болчлаа гэл. Тэгээд төгсөх ангидаа орж ирээд яасан чинь SAT гэдэг шалгалт төгсдөг болж таардаг байхгүй юу. Юм SAT үлгээгээд ерөөс ямар ч ойлголтгүй явж исэн. Тэгээд төгсөх ангийнхаа өмнөх 100 буюу аппликейшн явуулахаас 6 сарын өмнө би SAT байдаг гэдгийг олж мэдчихэж байгаа юм.
Тэгээд SSC тэгээд зун нь авч мэдчихээ зуншингаа тэрийгээ тэгээд нүдэж шалгалтандаа бэлтжээд өгөөд өвөл нь болохоор SSC виснинг өгөөд амар хэцүүсэн юм. Тэгээд өгөөл дуусаад аппликейшнээ явуулаад дуусгасан. Тэгээд эх 4-р сард нь хариунууд авсан чинь 10 сургуульд явуулсан. 9-нд нь rejection авчаад нэг сургуульд нь wait list болсон байхгүй юу. Тэгээд амар депресд шүү. Яа гэл. Тэгээд тэр үедээ зүгээр ганц бодсон юм ямар нэгэн заавал одоо за хэрэг би өөр Европын сургуулиуд руу явах боломжтой, Орос руу явах боломжтой. Манай сургуульч угаасаа нэг Оросын яг нэг гэлчингийн дэрэгдэх болохоор амар боломж шаардлагатай. Гэхдээ Орос руу чинь явъя гэхээр би угаасаа ингээд наацхан өөрийнхөө мэрэгжлэгч мэдгүй. Тэгээд за ерөөсөө өөр гадаадын сургууль руу яваад яах нэг жил гапер авчи. Гэхдээ гапер авахтаа ганцаараа план гаргахад хэцүү, сэлгүүцэд хэцүү угаасаа болохгүй. Ямар нэгэн backup plan, ямар нэгэн төлөвлөгөө байх хэрэгтэй байна гэл тэгэл томоочин руу ерөнхийдөө томоочин гэж байдаг ингээд ярьж тэгээд яг өмнө жилийн бас 6 дугаар сар би Талент центрт 2 дугаарыг нэг 3-4 дахь судал дээр сууж үзчихсэн байхгүй юу. Бацчаахан тэр яриад тэгэл тэр үеэс хойш ерөнхийдөө за угаасаа SSC бэлдэж гисэн юм чинь дахиад өргөжлүүлээ явчих. Болохгүй бол тэгэл дахиад Европ руу ч юм Аз руу тэр үедээ бүр болохгүй Орос руу явна гэсэн. Окей. Ямар ч гэсэн ягаад үзье гэл тэгчд орж ирсэн. Тэгэл gap program 6 сард хэлсэн. Эсээгээл амар бас өдөр болгон амар их ингээд ачаалттай ирэх видео яваал. Тэгээ хамгийн хэцүү зүйл нь бол мэдээж хэрэг эсээ байсан. Сая би хэлчихсэн. TOEFL-ийн шалгалтаас анх гээд гайг авсан. SSC дээр ч гэсэн амар гайгүй оноонуудаа амар сайн бэлдэж байгаа ерөнхийдөө авах боломжтой авсан. Гэхдээ эсээн дээр л би бараг 12 сарын 31-нд хүртэл суусан байхгүй юу. Хамгийн хэцүү зүйл нь тэр байсан. Яагаад гэвэл эсээн дээр чинь болно өөрийгөө би хэн гэдгийг мэдэхгүй байж ээж бусад хүмүүст өөрийгөө пич гэдэг өөрийгөө танил эсээгээр танилцуулах гэж амар хэцүү. Тэгээд нөгөө талаасаа эсээ гэдэг чинь яг admissions counselorтай нөгөө шууд ярих одоо зүсэх юм бол та нар 4 жил ингээд activity хийчихдэг. Окей, тэрийг биччихнэ. Шалгалтаа нэг удаа өгөөд оноогоо явуулчихна. Гэхдээ яг эсээ гэдэг чинь тэр хүнтэй та нарыг сургуульд авах хүнтэйгээ шууд харилцах нэг платформ байхгүй юу. Тэгэхээр тэрнээс гарч ирсэн стрессээс ч болооч тэр ерөөдөө амар их стрессжсэн. Тэгээд амар их яриад байна уу үстэй. Гайгүй юу. Зүгээр. Тэгээд эсээн дээр ерөөдөө анхаарах юм нь юу вэ гэхээр аль болох эртгэлээ зүгээр ганц алдсан юм нь юу вэ гэхээр аль болох эртнээс би өөр хийн манай гэр бүлийн одоо ч ийм гишүүн байхгүйсэн бол би хэн байх байсан. Би өөр сургууль явж ирсэн бол хэн байх байсан. Би тийм нөгөө тунгааш боддог зүйлс үүдэг шүү дээ. Тэрийг л хамгийн эрт тунгааж хэрэгтэй юм шиг санагдсан. Яг gap програмд орж игээл нөгөө хардаг байгаа их шиглэн бид нар тэгээ workshop ороод ганцаараа суучаад за чамаагаа шалгалтаа олгох зүйл юу юм гэж асуудаг байхгүй. Тэгэхээр би юу ч хэлэхгүй амар тэр үед паниктчихсан. Тэгэхээр тиймэрхүү асуудлуудыг л өөрөөсөө аль болох эртнээс асууж эхлэх нь admissions process айгу хэрэгтэй юм шиг санагдсан. Тэгж хэсэг юм болчихсон байна. Тэгээд шингээс ячаад 12 сарын 31-нд хүртэж байхдаа бол нэр өдөржин шүмдэн зуусан дөө. Амар хэцүүс. Тэгтээ тийг марсан дөө. Тэгэхээр нэгт тэр нөгөө нэг бодох нь чухал. Хоёр дахь нь болохоор юу вэ гэхээр зэрэг гарч ирсэн бодлоо шууд цаасан дээр бичиж авах нь чухал. Өөрөөр хэлбэл за дараагийн санчиндаа ч юм уу тэгж ерөөсө бодож болохгүй. Баян өөртөө тийм жижигхэн дэвтэр авчдаг ч юм уу тэгээд тэрэн дээр яг сансан гарч ирсэн магадгүй ямар нэгэн түүхүүд ч юм уу эсвэл өөрийнхөө зан чанар бүх юмнуудыг байнга тэмдэглэж яах нь зөв. Тэмдэглэсний дараа нь эсээгээ бичих гээд эргээд ингээд тэмдэглэлээ яхад нэрээ би чинь ийм болохоор ийм чадвартай энэ түүхтэй холбоотой юм биш тэгээд тэрийг ингээд холбоод эсээн дээр биш болдог ч юм уу тиймэрхүү байдлаар гарч ирдэг гэсэн үг. Тэгэхээр нэгт бодох, хоёрт тэмдэглэл хөтлөх тэр нь ерөнхийдөө амжилт болсон. Тэгээд гурав дахь юм нь болохоор юу вэ гэхээр эсээ би жишээ нь ганц бодсон юм нь эсээ ингээд бичнэ гэхээр нэг удаа сууж агаад 3 цаг суугаад бүх юм ингээд бодлоо зэгслээ ингээд бичээд тэгээд perfect амар сайн биччихнэ гэж боддог гэсэн. Гэтэ тэр нь айгүй буруу. Юу вэ гэхээр анх эсээ бичнэ амар муу болно. Тэр бол угаасаа ойлгомжтой амар муу болно.
Тэгвэл тэрэн дээр юусэн шантрахгүй байнга хэсэгээ эдитлээд эргэж очиод тэмдэглэлээр бичсэн санаануудаа оруулаад ч юм уу тий эсвэл ингээд баахан нөгөө номнод байдаг шүү дээ. Янз бүрийн номнод уншаад байнга хэсэгээ шинжлээд шинжилсээр байгаад хамгийн одоо сайн үр дүн гаргахлаа тэгж зуух нь айгүй чухал юм шиг санагдсан. Одоо болохоор юу байна гэхээр мэдээлэл байгаа, интернет байна, интернетээр амар хэсэг байна, Харвард тэнцсэн 50 эсентер номнод байдаг шүү дээ. Тэр номнуудыг байнга ерөөсөө уншиж тэрнээс нэг тийм ерөөхдөө нэг ингэж бичдэг юм байна да, ингэж өөрийгөө харуулдаг юм байна да, инхээр гой болдго юм байна гэсэн санаануудыг байнга эргэж тойронд байгаа тэр мэдээллээс авах нь айгүй чухал. Ерөөхдөө ийм дөрвөн зүйл рүү би өгөх байсан. Сая хэлсэнтэй бол бүгднтэй амар санал хэлж байна уу яг эртгэлэх гэдэг дээр чинь одоо бид нар ингээл одоо 10 жил ч байна уу оюутнууд бол ингээл юунда ингээл зөний тавтахад өгөөрэй гэсэн гэрийн даалгаврыг яг үнэндээ ингээд 7 хоногийн өмнө өгсөн байхад 4-ийн 11-ийн цагаас ингээл хийж эхэлдэг штэ. Яг бидний өргөдлийн эсэ гэдэг бол хизээштэй юм байхгүй. Ер нь ингээд эдитлэх хэрэгтэй гэж ер нь бол эдитлээд яг юм төгс эсэ гэж бас үзэж байхгүй. Тэгэхээр айл эртгэл нь аль олон удаа эдитлэн тэрэн л илүү хамгийн сайн эсэ ер нь бол болоод байгаа юм шиг надад санагдаад байгаа. Тэгээд яг миний хувьд ингээд Монгол хүмүүсийн хамгийн том ингээд чаленж буюу хамгийн том одоо хэцүү юм нь шалгалт нь бэлдэх ерөөсөө биш, сайн дурын оролцох нь ерөөсөө биш, өргөдлөө бүглэх энэ төр нь ерөөсөө багшийн тодорхойлолт төр угаасаа л авчин. Зүгээр эсэ бичгээд Монгол хүмүүс хамгийн их ингээд бүр ингээд нэг амар том уулыг ингээд бүр давж чадахгүй байгаа юм шиг тгийж харагдаад байдаг байхгүй. Энэ тэгээд яг юунаас гэхээр нэгдүгээр угаасаа бидний 10 жилд яг өмнө хийсэнчлэн ерөөсөө ингээд нөгөө тэрийг анализ хийж эсэ бичтэй тэр одоо яг эний дагуу ингэж бич гэхээс илүүтэйгээр гэхээс ерөөсөө гадна өөрийгөө яаж илэрхийлэх вэ? Санаагаа яаж гаргах вэ? Ямар үг ашиглах вэ? Тийм юм ерөөсөө нэгдүгээр бас нэг амар заадгүй юм шиг байна. Хоёрдугаар бас яг за яг тэргийн мэдлэгийг Монгол хотод айгүй юм одоо жоохон ичимхий ч юм уу бас жоохон юм зориггүй байгаад байдгийг надад ингээд нэг юм одоо эсэ биччихтэй энийг ингээд хүнд уншуулах гэхээр хэрэггүй юм шүү хичээд байна ч юм уу мэдгүй ингээд санаа зовоод байна маа гэдэг амар би ч гэсэн өөрөө айгүй ихний жилд бол айгүй гэсэн ингээд ямар ч нэг каунсер гэдэг хүндээ бол арай их юм уншуулж байгаа. Тэрнээс өөр найзуудаа ч уншуулахаас санаа зовоод ягаад мэдгүй хичээл гэдэг гэсэн. Тэр ерөнхийдөө тийм байж болохгүй. Тэгээ энэ нь юу гэсэн үг вэ гэхээр та нар эсэгээ одоо яг юм байнга л ерөөхдөө айгүй ингээд өөрөөсөө гадна айгүй олон хүнээр уншуулж байгаа хэрэгтэй. Чи яг энэсээ яг намаа гаргаж өгч чадж гин гэж бодож байна уу тий? Яг энэсээс би харагдаж байна уу? Яавал би сайжрах уу? Яах ёстой юм бэ гэдэг нь айгүй их ингээд эргэн тойрныхоо хүмүүсээс ерөөсөө нууж хаалгүй байнга ингээд бичиж хэрэгтэй тий. Ялангуяа бас ингээд зүгээр одоо personal statement гэдэг чинь зүгээр одоо орчуулах юм бол хувийн одоо эсэ гэсэн үг шүү дээ. Тэгвэл Монгол хүмүүс хитрхийн ингээд юм хувийн одоо бүр хитрхийн хувийн амар тийм гүнзгий ямар юм хүнд юмнууд бичгээд байлаас санагдаж байгаа. Тэгэхээр заавал тийм амар хүнд юм бичиж та нарыг гаргах юм биш шүү дээ тий. Зүгээр л өөрийнхөө бусдаас нэг жоохон ялгарч байгаа онцлогийг тэр хэсэн дээр ерөөхдөө гаргана гэсэн үг шүү. Тий. Тэгээд энэ дээр яг нэмээд зөвлөгөө өгөхөд ингээд эсэгээ бичээд эхэлж байгаа хамгийн хэцүү санагдах юм чинь яг ямар санаа дээр төвлөрөх вэ гэдэг чинь аягүй хэцүү болно. Би өмнө жилийн summer school-ийн үед Бачаах техникийн эсээг уншуулж байхад Бачаахын хэлсэн юм нь чиний ингээ бичиж байгаа ингээ аргачин болж чинь найруулга нь болж чинь гол юм чинь чиний ингээ санаа чи бүр ингээ хэдэн мянган тийш өсрээд байна гэдэг хэлж ийсэн. Тэгээд яг тэрний дараа болохоор надад амар хэрэг болсон арга нь одоо жишээлбэл та одоо өөрийнхөө нэг сайн мэдгүй хүн тийм өнөөдөр шил яг хурал дээр ингээд дөнгөж нэр басаа ингээд мэдж байгаа хүнтэй суунгуудаа өөрийнхөө ингээд амьдралын түүхийг эхнээсээ ярьж өгөөд тэр хүн чинь ингээд эргээд за энэ санаа чи ясаа болчих магадгүй гэд хэлж өгөх юм бол бас айгүй хэрэгтэй. Энэ яг ягаад амар чухал болдог вэ гэхэлээ бид тэр нөгөө 2015 онд манай Kayana Van Houten гэдэг Stanford-ийн физиксээр төгссөн багш хэлжсэн. Тэгээд бид тэдийгт ингээл бидний өдөр болгоны амьдрал ч амар хэвэн шүү дээ. Өглөө гарлаа, хичээлдээ явлаа, даалгавраа хийлээ, найзуудтайгаа уулзлаа ингээд яг юм нэг хэвэндээ байдаг болохоор бид тэндээс ингээ онцлог юм олоход аюул хэцүү байдаг. Гэтэ ингээд наад зах юм Монголд амьдарч байгаа ч амар онцлогтой шүү дээ. Ингээд годамжаар явж байгаа чинь ингээд тий хөгцсөн орноос хамаагүй ялгаатай тий тэрнийхээ тухай бичиж олно. Тэгээ ингээд эргээд хамгийн сайн эсэнүүдийг таад ингээ онлайн хараад үзэх юм бол амар хялбархан юм дээр ингээ төвлөрөөд бичсэн байдаг. Би бүр нэг хүүхдээ эсэг уншижсэн эсэг марцдаг Harvard-д тэгдэ онд орж илаа ингээд аавынхаа зүгээр ингээд нөгөө модны workbench буюу ингээд нөгөө мотор ингээд янзлдаг
тэр ингээ гаражныхаа тухай бичиж байгаа байхгүй. Тэгээд тэрнээсээ ингээ яаж ингээ хүн болоод аав нь өөрт нь ингээ багчнуудыг ингээ амьдралаа залгуулах багчнуудыг үрж ийсэн гэдэг тийм ингээ гоё ясаа бичижсэн. Тэгэхээр та хэд ингээ өдөр болгоо явж байхдаа яг насаагийнсээр ингээ жижиг ингээ тэмдэглэлээр ингээ миний амьдрал энэ амар онцлогтой юм байна. Энэ амар гоё юм байна гэл ингээ тэмдэглээ явж авах хэрэгтэй. Хоёрдугаарт яг саруулын ярьсан дээр нэмээд хэлэхэд та эсэгээ шалгуулж явахдаа хин шалгуулж ин гэдэг айгүй сайн бодож тунгаах хэрэгтэй. Ингээд яг үндэ шанд өгж байгаа зөвлөгөө чинь ингээд айгүй чанартай хүнээс ирэх хэрэгтэй. Дээрээс чинь ингээд яг энэ эсэний гол зорилго эсвэл яг энэ эсэж чинь өмнө нь ингээд бичээд үзсэн хүн бол чамд ингээд хамаагүй юм чухал зөвлөгөө өгнө. Хоёрдугаарт ингээд амар тийм хит эдит хийдэг хүмүүс байдаг шүү дээ. Ингээд эдит хийгээл ингээд хүн болгоноор уншуулсаар байтал чиний нөгөө ихний бичсэн эсэ чинь ингээд чинийх байхаа байлж байгаа байхгүй юу? Тэгээд би яг өөрөө намрын үед болохоор анар сайхан руу явуулж байсан. Тэгээд анараараа явуулчаад анар бүр намайг ингээд эхний эсэгээ явуулсанаар бүр загнаад чи яг энийг дууссан гэж бодоод байгаа юм уу гэдээ ингээд эргэж засч өгөөд тэгээд ингээд анараа их тэр үедээ литературын хичээл авч исэн болохоор ингээд иймэрхүү хэв маягаар бичүүлэх гоё ингээд амар гоё санаанд өгч исэн. Тэгэхээр та одоо ч гэсэн ингээд сууж байхдаа одоо энэ хүн яг ингээд миний эсэ дээр ингээд чухал зөвлөгөө, үнэтэй зөвлөгөө өгч чадах уу гэдгээ бодож эсэгээ явуулах хэрэгтэй шүү. Яг тэрийг хийж байгаа марцсан. Ингээд яг ингээд та нар ингээ эсэ бичсэн. Эсэ дээр бол ингээд яг нэг юм essay mentor гэдэг хүнтэй бачил айгуу зүгээр тий. Ингээд яг хинээс чи эсэний хамгийн first draft-аас эхлээд хамгийн гайгүй болчлоо гэсэн final тэр одоо нэг юм draft хүртэл яг л нэг л хүн яг юм гочлоод тэрийг чинь ингээд эдитдэг байвал айгуу зүгээр. Тэгэхгүй ингээд бас яг би аваад ингээд хитрхи олон хүнээр ингээд уншуулсан чи хитрхи олон санаа гарч ирээд яг зөв ч юм юм уу буруу ч юм уу алийг ингээд өөртөө шингээх нь амар хэцүү. Тэгэхээр нэгдүгээрт яг SNE mentor гэсэн одоо нэг догмагийн хэлсэн шиг хамгийн итгэсэн тийм чанартай зөвлөгөө өгч чадна гэсэн үнтэй mentor одооноос яг бодож тэ олох хэрэгтэй. Хоёрдугаар бас яг хитрхи олон хүнээс бас яг санаа авчих юм бол тэр эсэ чинь зүгээр чиний өөрийгөө илэрхийлэх тийм эсэ биш зүгээр бусдын чамайг юу гэж боддог вэ гэсэн эсээд болчдөг ерөөхдөө бол. За, эсэн дээр үнэхээр маш үнэтэй зөвлөгөөнүүд өглөө. Тэгээд энд сууж байгаа бүх хүмүүс нь тэр зөвлөгөөнүүдийг хэрэгжүүлнэ гэж найдаа. Бас нэг Монгол сурагчдын Монголоос өргөлөө явуулж байгаа хүмүүсийн эснээс гадна амар их анхаарч амар их цаг цаваа гаргадаг юм болохоор тест бэлтгэл болон хичээлийнхаа дүн байдаг. Ер нь яг ингээд тестэндээ бэлтжүүл ер нь болчихно. Сайн оноотой байвал болчихно гэсэн тийм нэг ойлголт маш түгээмэл байгаад ах шиг үү. Тэрэн дээр яг юу гэж боддог вэ? Тестний оноо, шалгалтын дүн ер нь хэр чухал вэ гэдэг дээр. Энд дээр ерөнхийдөө бол миний хувьд бүр ингээд 9 дугаар ангиас би жижиг сажиг нийгмийн ажил эсвэл ингээд волейболын секц эднэрт явдаг байсан. Тэгээ яг тэр үед ингээд явж байхад одоо ингээд нөгөө яг секцэндээ ингээд хичээлээ дуусчаад явж байхад манай зарим багш нар ирэнгүүтээ маач яагаад ингэж цагаа өрөөдөг юм бэ гэж надад аюул их хүмүүс ирж хэлж байсан. Чи ингээд нэг юм дээрээ төвлөрөлтөө ингээд амар олон тийшээ ингээд сонин юм хийгээд байна шүү гэж хэлж исэн хүмүүс аюул их байсан. Тэгээд тэр үедээ би ингээд яг 9 дугаар ангитай тийм хүн хийж байхдаа яг олж исэн юм. Би ингээд сургуульд орохын тулд энийг хийн гэж хизээч би нийгмийн ажил ч юм уу ингээд хичээлээс гадуур хийж байгаа юм да хандаагүй. Зүгээр л гоё штэ. Буртаа штэ. Одоо бишүүлэл ингээд яг үндэ сая ингээд сүүлийн ингээд 2-3 7 хоног ингээд төгснөөс хойш волейболд явах байлцсан чи ингээд нэг л амар сонирхолтой саруулж штэ харсан бол ингээд шаартай ингээд бараг тоглож эхлэв тэ. Тэгэхээр яг ингээд өдөр болгонд чинь ингээд чамд ингээд эргээд тэмцчих хэрэгтэй болох хэвээр чиний гадуур хийж байгаа ажил. Тэгэхээр хоёрдугаарт ингээд чамайг ингээд нийгмийн ажил ч юм уу ялангуяа та хэд одоо ингээд тэ volunteer work ингээд хийгээд явангууд чинь ингээд хажууд чи амар олон хүмүүс ингээд наач хэрэггүй шүү дээ гэж хэлнэ. Гэтэ яг үнэндээ энэ holistic үргэлжлэлийн системийн яг үнс нь энэ дээр тогтдог. Чи хичнээн шалгалтын оноо сайтай байж болно тий. Тэнд манай бүр ингээд Вьетнамд байдаг найзын сургууль нь ингээд 1600-ийн SAT-тэй бараг 5-6 хүүхд төгсөлтөн дээр зүгээр тэр ганцхан сургуулиас төгсдөг. 120-ийн TOEFL-тэй хүн гэх юм бол тэгэхэд бараг сая байгаа. Тэгээд тэр хүн болгон чинь тэгээ сайн сургуулиуд руу ингэж өргөдлөө явуулж байгаа. Гэтэл тэр болгоноос ялгарах юм чинь чи яг нийгэмд ямар оролцоотой хүн юм. Чи юунд ингээ амар тэгж дуурлаж хийдэг юм те. Чи яг эннийхээ ингээ цаад хүчийг олоод өчрийг нь олоод хийж гинөө гэдгийг чинь сургууль болгон тэрийг чинь анзаарч тэрнээс чинь болж чамайг авч байгаа. Тэгэд ялангуяа тэрнээсээ болоод ингээ та gap year ч гэсэн авч байгаа хүмүүсийг анзаарах юм бол айгүй их нийгмийн ажил ингээ хийж байгааз тэрний яг үндсэндээ тэр нь ер нь holistic education гэдэг юм ойлголт шүү. Энд дээр болохоор би юу хэлмээр байна гэхээр одоо SAT ч байна уу, тиймэрхүү шалгалтууд ингээд ерөөсөө хүүхдийг хэр одоо энэ мангар хүүхдүү ухаантай хүүхдүү те тэнэг хүүхдүү ямар хүүхдүүд ерөөсөө
тэгэж яг measure одоо тэгэж хэмжигтэй гол одоо зорилго нь биш. Зүгээр яаж сургуулиуд шалгалтын оноо шаарддаг вэ гэхээр за энэ хүүхд манай дээрээ сурлаа тий. Тэгвэл энэ хүүхэд үнэхээр манай одоо төвшний академик хичээлүүдийг авч чадхаар байна уу, ойлгох оройн нь сурахаар байна уу, эргэн тойрныхоо хүмүүстэй ингээ хамт одоо хичээлийг хийж чадхаар байна уу гэдгийг л хардаг. Тэрнээс ерөөсөө тамрын ингээд оройноо ингээд одоо тэнэг мангарын ерөөсөө тийм юу биш шүү дээ. Илэрхийлж биш. Тэгээ энээр нэмээд ерөөдөө яагаад яг holistic admission гэдэг юм байд юм бэ? Яагаад тийм бол зүгээр одоо сургуулиуд ч гэсэн өөртөө ганцхан оноо аваад авчдаг бол сургуулийн admission officer ч гэсэн аюу амар штэ. Тэг яагаад тийм олон юм шаарддаг юм бэ гэж би бодсон бэ гэхээр ингээ зүгээр ингээ хүүхдүүдийг за энэ ирээд манай сургуулийн за энэ хүүхдэл манай номыг хамгийн их ингээд илээж чадахтай энэ хүүхдэл манай одоо хамгийн их юм ингээд одоо хамгийн олон ном уншиж чадах хүүхд байна гэж харддаг биш. Энэ хүүхдэл манад ирээд манай community манай энэ одоо community-г хамгийн ихээр хөгжүүлж чадах хүүхд байна гэдгийг одоо хардаг гэсэн үг. Тэгээ үнэхээр бид нэр зөвхөн ном уншдаг гэрийнхаа болон суучаад өдөр шөнөгүй хичээлээ хийдэг 4.0 GPA-тэй ямар ч хичээл сурах үйл ажиллагаатай хүн байхгүй байх юм бол тэр юу их юм сургуулийн очиод зүгээр номоо л унших гэсэн үг шүү дээ. Тэгэхээр зүгээр яг үнэхээр сандрын ашиг хийдэг тий янз бүрийн юмд орсон хүүхд байх юм бол энэ хүүхд үнэхээр манай сургууль дээр ирээд одоо манай сургууль айгуу тийм одоо өвөрмөц зөнгийг нэмж чадах юм байна, хөл нэмрээ оруулж чадах юм байна, манай сургуулийг илүү хөгжүүлж чадах юм байна гэдгийг хардаг болохоор ерөнхийдөө одоо ийм их юм хардгаа гэсэн үг юм шиг надаас надад байгаа шүү дээ. За би зүгээр одмоогийн хэлжсэн нэг поинтер жоохон нэг юм нэмээд хэлчихье. Амар олон ингээд нэг активити хийдэг шүү дээ. Тэгээд янз бүрийн сургуулиас гадуурх ажил ингээд хийж явахад зүгээр надад жишээ бодож ирсэн зүйл нь болохоор би үнэхээр яг энэ зүйл дуртай байлоо, үгүй лөө гэд ерөнхийдөө амар олон зүйл хийдэг ч гэсэндээ эцэг тэрийгээ сургуулийн төлөө хийж байгаа юу эсвэл яг үнэхээр өөрийнхөө хөгжлийн төлөө хийж байгаа гэдэг нь амар их харагддаг байхгүй юу? Өөрөөр хэлбэл одоо жишээ нь өөрийнхөө аппликейшнийг явуулаад хэрэв үнэхээр л тэр хүн 100 цаг өншөө хүүхдүүдэд англи хэлний хичээл заасан бол тэр хүний эсээ худлаа ярьж байгаа хүнээс угаасаа цаанаас өөр байдаг. Тэгээд жил болгон хэдэн мянган аппликейшн уншаад үзсэн admission counselor-ууд бол тэрийг зүгээр л нэг хараад мэддэг. Тийм учраас амар олон activity сургуулиас гадуурх ажил хийж байхдаа ерөөсөө манай найз энийг хийж байгаа юм чи бид бас энийг хийх хэрэгтэй байх гэж юм уу тийм ерөөсөө тэгж сандарч эсвэл бодох шаардлага байхгүй. Үнэхээр л чиний хийж байгаа зүйл чинь чамд үнэхээр нөлөөтэй байгаа юу чи үнэхээр дурлж хийж гинөө гэдгийг л өөрөөгөө сайн тэрийг хийж явахдаа сайн чагнаарай. Тэгснээр нэг талаасаа угаасаа дараа нь аппликейшн явуулж тэр чинь тус болно. Нөгөө талаасаа үнэхээр тэр хийсний үр дүн одоо хөвхөн талаасаа ч гэсэн тэгж бодож, тэгж дурлаж, тэгж үнэхээр сэтгэлээсээ хийж өөрийнхөө хувьд хөгжиж чаддаг юм шиг санагдсан. За гэхдээ би энэ дээр нэг юм хэлчихье. Хичнээн ингээд хичээлээс гадуурх ажил амар чухал. Тэр чинь чамайг яг хүн хийм бэ гэдгийг харуулах ч гэсэндээ тестний оноо шалгалтын дүн чухал биш гэсэн үг бол биш. Тестний оноо шалгалтын дүн чиний хичээл дээр ямар дүн авсан бэ гэдэг чинь байнга одоо тэр эслийн багийнхан харж байгаа юм нь чиний шалгалтыг угаасаа харан чиний хичээлийн дүнгийн чинь гэсэндээ угаасаа шалгана. Тэр нь одоо ингээд анхан шатны тийм давах хэвээр даваачин болж байгаа л гэсэн үг байхгүй. Зүгээр үнэхээр хичээлээ хийж чадах уу, анги дотор юу хийж байгаа юмыг ойлгохгүй, багшаагаа хийж байгаа юмыг хийж чадах уу гэсэн тийм анхан шатны шалгуур болдог. Гэхдээ тэр шалгуурыг давдаг маш олон хүүхдүүд байгаа тийм амар олон хүүхдүүд мундаг оноотой, мундаг дүнтэй байдаг. Гэхдээ тэрнээсээ цаашаа юу та нарыг ялгах вэ гэхээр би үнэхээр юу хийж чаддаг вэ? Би юунд дуртай вэ? Би юунд хүсэл эрмэлзэлтэйгээр 4 жил тэр коллеж дээр тэр ихтэй сургууль дээр очиод ямар нөлөө үзүүлж чадах вэ гэдэг нь хамгийн чухал нь болдог. Гэхдээ яг тестний оноо шалгалтын дүн бол чухал. Тэрнтэйгээ уялдуулаад би зүгээр яг гурвангийн таньдаг болохоор гурван амар мундаг хичээлээс гадуурх ажлуудад маш их цаг гаргаж өөртөө амар мундаг юмуд хийжсэнийг мэдж байгаа. Тэр түүхүүдээс хаваалцаж яг юу хийжсэн юм бэ? Тэгээд тэрнээсээ юу сурч ирсэн юм бэ гэдгийг бас хэлж өгөөч. За яг миний хувьд яг миний хамгийн одоо хичээлээс гадуурх хамгийн хийсэн юм гэх юм бол би яг нэг 2 дугаар ангиасаа барыг мэргэжлийн балетаар ингээд авсан. Тэгээд 8 жил явж байгаа мэргэжлийн одоо professional dancer гэдэг юм авдаг. Тэгээд би яг 8 жил аваад ерөөхдөө яг одоо
одоо тийм болсон юм уу. Тэгээ ихэд тэр бол яг миний хичээлээс одоо хамгийн их цагаа зарцуулсан юм бол одоо ингээл өглөө хичээлээ аваад 3 гэж тараад тэгээд орой 5-аас одоо балетын дараа очиод exercise зэмүрийн тоглолтоо бэлдээд тэгээ нэг ийм одоо тий хасан буцаа намрахгүй тэгээ тоглолтоо ороод нэг ийм юмтай авсан болохоор тэр бол яг миний хувьд хамгийн том юу байсан болов одоо хичээлээс гадуур хүлээж авсан бол тэгээ тэрнээс гадна би одоо ингээд бодсон чинь одоо бараг 8-9 жил ганцхан ингээд хичээл балет гэсэн нэг юм хоёр юмас байсан болохоор өөр юм хийж үзье, туршиж үзье. Үнэхээр би яг өстө хийм бэ гэдгээ мэднээр санагдаад тэгээ яг одоо дадлаач чинь нөө янз бүрийн юм хийж үзсэн гэсэн. Тэгээд зүгээр би яг бас нэг хэлмээр байгаа юм айгуу тийм одоо янз янзын юм хийхээр айгуу хүн өөрийгөө тань мэддэг юм байл л те. Үнэхээр би ингээд одоо чинь балет гэдэг чинь айгуу бас л айгуу хэцүү шүү те. Үнэхээр ингээд өөрийгөө нэг амт төвчээртэй гэх гээд байгаа юм шиг те. Гэхдээ одоо ингээд төвчээртэй байсан тулдаа юу чинь тэр ингээд 8-9 жилийн өнгөрөөсөн болоо гэж бодож үзсэн. Дээрээс нь би ингээд одоо юу чинь одоо дадлага ажиллаа би одоо GitHub гэдэг юм төрийн бас байгууллагууд хийжсэн. Тэгээд би ингээд ихэд тэр байгууллагын merchandise буюу одоо юм байгууллагууд ингээд өөрөө тийм одоо merchant монголоор одоо юу гэдэг юм бол тэрэн дээр нь ажиллаж байсан. Тэгээд тэрэн дээр ажиллаад бол ингээд айгуух судалгаа хийжсэн, айгуух ингээд янз бүрийн юм хийжсэн. Тэгэхээр зүгээр надад айгуу судалгааг үнэхээр уйдгартай бүр надад үнэхээр таалагддаг байхгүй юу. Тэр нь би би үнэхээр судалгаа хийх дургу би судлаач болох хүн биш юм байна гэх маягаар ингээд алхам тутамдаа та нар айгуух юм сурдаг юм байлээ шүү ирэх бол. За магийн миний хувьд болохоор төрөөс волейбол. Тэгээд волейбол тэгээд мэтгэлцээ волейбол хоёрт аль аль нь би 6 дугаар ангиас хойш ингээд тасалдгүй бараг ингээд 6 жилийг ерөнхийдөө хэлээцэн. Тэгээд би мэтгэлцээнээсээ болоод бүр шал өөрхөн бас ингээд би шууд хэлж чадна. Волейбол хоёр аль аль нас нь. Ягаад гэвэл одоо мэтгэлцээнээрээ дамжуулаад би дараа нь International Public Speaking Competition буюу Лондонд болсон олон улсын тэмцээнд оролцоод шигшээд ингээд тэнцээтэй ингээ өөр хүүхдүүдтэй ингээ уулзаа сурж явж исэн. Волейболоос болоод яг ингээ саруулын түрүү хийсэн шиг ямар ч ингээ урлаг спорт бол аюул их төвчээр хүнээс шаарддаг. Тэгэхээр яг ингээ тэр төвчээрийг ингээ сураад дээрээс нэгээд нөгөө түрүү нөгөө аюул soft skills гэж ярьсан шүү дээ, тийм. Soft skills-ийг ингээ зөвхөн ангиас гадна наацхын одоо ингээ багийн спорт нэр аюул сурдаг. Одоо яаж ингээ багтагаа ажиллах вэ? Тэгэд ингээ би бүр нэг үеийг сандаг ингээ би тэд багаараа яг тоглолтыг 3 дахь 4 дахь ингээл жилээс ингээл бараг ингээл манай уртлын ингээ хамт тоглолтыг ингээл охтууд маань ингээл ийш хөлжчихлээ. За энийг авах юм байна гэж араас нь ингээ явдаг. Тэгэхээр ийм их юмнуудыг ингээ аяндаа аягүй сайн сурдаг. Тэгээд миний хувьд яг хийсэн нийгмийн ажлуудаас надад амар ингээд үнсэнтэй тэгээд эргээд надад бас аягүй хэрэг болсон юм гэх юм бол яг эргээд нөгөө мэтгэлцээнээс аваад тэгээд тэрийг ингээд дамжуулаад би юу юунд ашигласан бэ гэдгийг аягүй хэрэгтэй болсон. Тэгээд сая болохоор өмнө жилийн 8 сард та хичээлээс гадуур үйл ажиллагаа хийхээр заавал ингээд урт хугацааны хийсэн юм биш. Би тад ISSJ-г сонсч байсан. International School of Science Japan гэдэг зарууд нь саяхан яваадсан. Би энийг хөтөлбөрт өмнө жилийн 100 явж байсан. Тэгээ энэ 100 тэр 100 ингээд тэтгэлэг аваад яг ингээд Tokyo University of Science, Mitsumaki University гэдэг хоёр их сургууль дээр шинжлэх ухааны хөтөлбөрт 10 хоног суусан. Тэгээ тэр 10 хоногтой сууж байхдаа ингээд өөр орны хүүхдүүдтэй уулзаад ингээд өөртөө ингээд бүр шинжлэх ухааны төсөл ингэж гаргаж тэрийг танилцуулаад тэгээ тэнд байж байхдаа би Стивен Ли гэдэг юм Колумбиагийн профессортай ингээд уулзж байсан. Тэгээ тэр үедээ ингээд Стивен орж ирсэн чинь ингээд амар залуухан тэгэл ингээд малгай өмссөн тэгэл ингээд нүдний шилтэй тэгэл ингээд харж байхдаа хин ч ингээд амар Колумбиад ингээд PhD-г хийж байгаа тийм сериусны хүн гэж бодохооргүй. Гэхдээ ингээд Стивентэй ингээд 11 турш ингээд төсөлтөөр хамт ажиллаад ингээд өөрөөс нь бас Колумбиагийн тухай амар их асуугаад тэгээд би ингээд common application явуулах болоод ингээд тулсан чинь хоёр багшаас чинь гадна нэмэлт нэг хүнээс ингээд юу бичүүлдэг, тодорхойлолт бичүүлдэг. Тэгээд би тэр үедээ Стивен ингээд бичүүлчихээ, Стивен руу мэйл хийсэн чинь of course гэл тэгэл над руу мэйл явуулаад тэгээд тэр үедээ ингээд би бодож исэн хүнтэй ингээ уулзж байхдаа ингээ хамтран ажиллаж байхдаа чи хизээч ингээ цаанаа ингээ би энэ хүнээр хизээ нэгэн цагт өргөдөл бичүүлэндээ гэж уулзаж эсвэл ингээ харилцаж хэвсгүй. Гэхдээ ингээ яг ингээ нийгмийн ажил ингээ хичээлээс гадуур үйл ажиллагаанд чи өөр хүмүүстэй танилцсан тийм наазахын ингээ сургуулийнхаа ингээ жижигхэн ангийн хүрээнээс тэгж хэлж гарч чадна гэдэг бол айгүй сонирхолтой. Тэгээ таад ингээ дараад ингээ зөвхөн Монголдоо гэлтгүй ингээ олон улсын айгүй олон тийм хөтөлбөртэй тэтгэлэгтэй хөтөлбөр ч гэсэн байдаг. Хамгийн гол нь энийг судлаад өөрсдөө санаачлагтай байхад бол боломжууд аягүй их байдаг шүү. Би миний хувьд болохоор сургуулиас гадуур хийж ирсэн гэх юм бол тэгэл ямар ч гэсэн бүр нөө Орос сургуулийн бүхэл олимпиад бүхэл тэмцээн сургуулиас гадуур ер нь бол амар олон юм хийж ирсэн. Тэгээд гапирийн туршиж гэсэн нэг тийм бас нөө Global Shapers гэдэг байгууллага байдаг шүү дээ. Тэдний нэг тийм project төсөлмөслөөр ажиллаад төрийн бус байгуулж
гэсэн байгуулж ирсэн. Ямар ч гэсэн амар хэмжижсэн. Тэгээд зүгээр гол ойлгосон юм болохоор юу гэхээр би чинь саруу шиг тэгж нэг амар ингээл те аймаг олон жилийн туршид жишээ нь яг нэг тим юмар хичээлж байгаагүй ерөнхий волейболоор ч юм уу те. Гэхдээ зүгээр яг нэг амар олон төрлийн хичээлээс гадуур зүйл юм хийх юм зүгээр л айгүй олон хүмүүстэй уулзах хичээлээс гол нь яг нэг ангийн тэр нэг сургуулийн анги байгаа шүү дээ. Ангиасаа гарах, задрах тэр л хамгийн чухал юм шиг санагдсан л да. Одоо чинь би нэг тийм сумагийн ямар илээ юу шалгаруулалтын центр болж ирсэн байна. Тэгэл би тэр 100 заа орчих гэдээ орчихсон. Тэгэл орчоод ясч би сумаг гэж юусаа мэдхгүй яахгүй спорт ч гэж нэг амар ингээл явдаггүй. Тэгэл яасан чинь яг ингээл миний ярьжсэн хүн ялчдیں۔ Тэр цаанх тийцээ тэгэл би гараад өө юм гоё ингээл нэг сумаг юу гэдэг чтэй дивжээ тэрнэр нэг готтайгаа гараад зогсчихдаг байхгүй. Тэгсэн чинь бүр намайг шүүгч нь бүр яг задаж алхчихсан. Задаж чи зөөр болгоод амар уурлаад тэгсэн чинь ерөөсөө тэгж дивжээ хэмжин дээр нь готтайгаар зогсож болдгүй юм байна л да. Чи нэг Япон улсын соёл тийм. Тэгэхээр наад захын зүгээр тэгж нэг олон юм хийж ядаж Монголынхаа хүрээнд ч гэсэн тийм нүдэд тайлах бус хүмүүсийг ойлгох, өөрийгөө задлах тэр талаасаа ерөнхийдөө тэгж бодож сургуулиас гадуурх үйл ажиллагаа хийх нь айгүй чухал юм шиг санагдсан. За өөрсдийнхөө туршлагаас хуваалцсанд баярлалаа. Тэгээ ерөнхийдөө манай хилцүүлэг маань өндөрлөгт өгч जैन. Тэгээ би зүгээр саяны таагуурын хэлсэн юм дээр нэмээд хэлэхэд одоо ингээд амар олон сурагчид маань яг юу хийх вэ, яаж өргөдлөө эхлүүлэх вэ, хаанаас эхлэх вэ, ямар хичээлээс гадуурх ажил хийх вэ гэдэг амар юм жаа ойлгомжгүй байдалтай магадгүй. Гэхдээ би зүгээр та нарт хандаж хэлэхэд та нар өнөөдөр энэ дээрээ сууж байгаа чинь аль өшөөний бус хүмүүсээс хамаагүй том давуу талтай болсон байна гэдгийг илэрхийлж байгаа. Яагаад вэ гэхээр бус хүмүүс зүгээр гэртээ сууж ингээд юугаа хийхгүй байна гэхэд та нар ядаж ингээд юу хийх вэ, би хаанаас эхлэх ёстой вэ гэдгийг мэдхийн тулд энэ дээрээ ирээд суусан байгаа. Тэгвэл би та нарт амар том баяр хүргэмээр байна. Тэгээ тэрнээс гадна өнөөдөр ингэж ирж өөрсдийнхөө туршлагаас хуваалцсан хилцүүлэгт оролцсон зочдтой баярлалаа. Маш өндөр зөвлөгөө өгсөн.